Сайн байцгаана уу Hexet podcast-аар өнөөдөр Lindsay Parton-ы талаар ярилцах болно. Эхлээд тэргийн ерөнхий ойлголттой болсныхан дараа дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Lindsay Parton 1986 оны 9 сарын 19-нд Ohio мужид төрсөн. Тэрээр гэрэлсэн бөгөөд 2 хүүхэдтэй. Lindsay цэцэрлэгийн багшийн мэргэжилтэйч нэгтлэн болон гоо сайхны дэлгүүрт зөвлөхөөр ажилладаг байсан. Тэрээр гэрээр хүүхэд харах үйлчилгээ үзүүлж, байшингийнхаа гаражийг тоглоомын өрөө болгон өөрчилсөн байдаг. 2017 оны 6 сард Джейсон Вестчи хэмээх механикч залуу Линдсэйтэй зэрэгэлдээ байшин нүүж ирсэн. Джейсон өөрх толгойсоо аав байсан бөгөөд эхнэр нь хар тамхины хэрэгээр шоронд орсон байсан. Линдсэйч хөршөө ойр зур гарч ороход ажиглахад хааны охины хувцс үргэлж үрчин хий. Нүүрэн дээр нь хоолны үлдэгдэл, ундааны толб аман дээр нь үргэлж байдгийг хараад охиныг харахад хэцүү байгааг ойлгосон. Линдсэйгийн хувьд Джесси ямар ч сэтгэл хөдлөлгүй, өөрийгөө хамгаалсан, дотгошоо хүн мэт санагдсан байдаг. Гэсэн хэдий ч Линдсэйгийн нөхөр тэрэнд барилгын компани дээрээ туслах ажил санал болгож, харин тэр хугацаанд Линдсэй охиныг харж байхаар болсон. Эхэндээ Джейсон хүүхэд тасрамжийн өдрийн $35 төлж чадахгүй, эсвэл төлөх өдрөөс нь хоцроод ирэхэд Линдсэй бухимдаж, охиныг харахад дургүй байсан ч явандаа төлбөр мөнгөнд докторжоод ирэхэд бүх зүйл хэвэндээ орсон байдаг. Одоо хэргийн цаг хугацаанд дээр ирж байна. 2018 оны 3 сарын 8-нд Джейсон ажилдаа явахдаа хаанаг өглөөний 6 цаг 55 минутанд Линдсэйгинд оруулж өгсөн. Хожим нь Джейсон хэлэхдээ хаана ааваасаа салж чадахгүй, тэврээд үнсээд л байсан талаараа дурдсан байдаг. Гэхдээ охин ааваасаа салахдаа дандаа ингэдэгч энэ удаа өмнөхөөсөө илүү хамт байхыг хүсэж байсан талаар хэлсэн байдаг. Ингээд Линдсэйгийн гэрт оруулаад 1 минут ч хүрээгүй байхад өглөөний 7 цагт Линдсэй аав руу залгасан. 7 цаг 1 минутанд Джейсон зөрүүлээ залгахад Линдсэй охины бие гинт муудсан талаар дуулгасан. 7 цаг 2 минутанд Линдсэй 911 руу залгаж охины бие гинт муудлаа юу болоод байгааг нь мэдэхгүй байна. Хурдлаарай гэж хэлсэн байдаг. Джейсон байшин руу ороход хаанаг амьсгалж чадахгүй, амь тэмцэж байгааг нь хараад гаражны буудан дээр хэвтүүлсэн. Удаашгүй түргнийхээ ирж охиныг шалгахад хаанагийн нүд нь ямар ч зориггүй нааш цааш хөдөлж байгааг анзаарч эмнэлэгт хүргэсэн. Ингээд эмч нар шалгаж үзэхэд толгойндоо гэмтэл авсан байна гэж онцлоод эмнэлэгт ирснээс 1 цагийн дараа яаралтайгаар нисдэг тэргээр цэний таатах эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ хугацаанд цагдаа нар охинд ийм хэмжээний гэмтэл учруулах боломжтой 2 л хүн байгаа гэд Линдсэй, Джейсон хоёроос мэдүүлэг авсан. Линдсэй цагдаагийн хэлцээр харин Джейсон эмнэлэгт мэдүүлэг өгсөн байдаг. Маргааш бол 3 сарын 9-нд эмч нарын дүгнэлтээр хаана тархиндаа хүнд хэмжээний гэмтэл авч цус хоролттой байгаа талаар хэлж, энэ нь өдөр тутамдаа унах, толгоогоо зөхөхөөс гарахгүй, зөвхөн хэн нэгний оролцоотой ингэж хүнд гэмтэх боломжтой талаар хэлсэн. Цагдаа нар ч Линдсэйгээс дахиад мэдүүлэг авсан. Линдсэйгээс нийт 2 мэдүүлэг авсан бөгөөд тэрээр 4 өөр түүх ярьж өгсөн байдаг. Эхний хувилбарт хаана гаражнаас шатаар гарч ирээд юм итгэх хүссэн. Дараа нь буудан дээр суугаад нэг харахад ухаан алдчихсан байсан. Тэрээр өмнөх өдөр бетонны шалан дээр унаад толгоогоо зогсноос болсон гэж бодсон гэсэн. Хоёр дахь хувилбар нь Линдсэй хаана хоёр шатаар өсөж байгаа тэнцвэр алдаад унахдаа Линдсэй шалан дээр хаана бетонны шатны төмөрт нүрээрээ унсан гэсэн. Гурав дахь хувилбарт Линдсэй охиныг унсны дараа бараг 1 минут орчим хүчтэй сэгсрээд тэгээд гараасаа алдаад унгаачихсан. Дөрөв дэх хувилбарт нь хаана үргэлж аавыгаа явлаа гэж гонгинож уур хүргэдэг. Тэгээд дууга байлгах гэж хашгирч уйлахын болиулах хүртэл барьж байгаа сэгсэрсэн. Тэгээд шалан дээр унчихсан. Тэрээр мөн охины биед хэрхэн халтаж байснаа дурдахдаа хэрэг гардгаас 7 хоногийн өмнө хаана нойлын өрөнд кетчуп асгачгаар нь шийтгэл болгож толгой руу налгадаж гидс рүү зөхөж охины ирүүлүү доороос нь дээшээ чиглэлтэй гараа зангидж байгаа зогсон. Цээж рүү нь хуруугаараа чичилсэн гэсэн байдаг. Ер нь бол буруутай хүн л ингэж олон хувилбар гаргаж зөхөөж ирдэг. Линдсэй эхний мэдүүлэгт өрөөнд ганцаараа үлдэхдээ би ч насаараа шорон цуух бололтой гэж хэлсэн байдаг. Ядчил тэрээр ганц зүйл дээр үний ярьсан байна. Тэрээр өөрийн уур хилэн хүчрхийллээ тайлбарлахдаа гэр бүлийн асуудалтай байсан. Дээрээс нь нэмээд хаана үргэлж уйлж байдаг болохоор тэцээгүй гэсэн байдаг. 2018 оны 3 сарын 18-нд хэрэг гардаг өдрөөс 10 хоногийн дараа 3 настай хаана охин тархины хүнд бэртлээсээ болоод эмнэлэгт нас барсан. Ингээд Линдсэйг хүний аим санаатайгаар хөнөөсөн 4-р зүйлэнгээр хүүхдийн аим насыг хөнөөсөн хэрэгээр буруутгасан.
Шүүх хурал 2019 оны 4 сард эхэлж Линдсей өөрийгөө зөвтгөх гэж өчнөөн тайлбар хийсэн ч шүүх хэрэгсээгүй. Ингээд 12 цагийн турш хэргийг хэлэлцсэний эцэст насаараа хорих ял болон 18 жилийн дараа л тэнсэн авах боломжтой гэж ялсан. Одоо дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Линдсей Партон хүү амны хэрэгт буруутай юу? Зарим хүмүүс цагдаа нар хүчээр хэрэг хүлээлгсэн охины биеийн дээрх бэртэл өөр хүн ч гэсэн үүсгэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр хэргийн буруутай эсэх талаарх нотлох баримтуудыг дэлгэрэнгүй авч үздэг. Хаана охины бие тэр чигээрээ хөхрөлттэй байсан. Хоёр нүдэнд нь цус хурсан, тархиндаа их хэмжээний цус хуралдтай байгааг эмч нар эдгээр бэртлүүд гадны нөлөө хэн нэгний оролцоотой үүссэн гэдэг дээр хүчтэй байр суурьтай байгаа. Линдсейгийн мэдүүлэгдээр тэрээр хэрэг гардаг өдөр болон өмнөх өдрүүдэд охины хүчтэй сэгсэрч байснаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхтэр шинжээч мөн охиныг сэгсэрсний дараах гэмтэл хэдхэн секундын дараа л гарна. Линдсейгээс өөр хэн ч гэмтэл үүсгэх боломжгүй талаар хэлсэн байдаг. Түншлэх хэрэг болохоос өмнөх өдөр 3 сарын 7-ны өглөөний 8 цаг 50 минутанд хөхрөлтийг яаж алга болох вэ? Өдрийн 2 цаг 55 минутанд ямар эфирийн тос хөхрөлтөнд сайн бэ? Оройн 9 цаг 13 минутанд дахиад хөхрөлтийг яаж алга болгох талаар онлайнаас хайсан байсан. Цагдаа нар Линдсейгээс аавынхын талаар асуухад тэрнийг асуудалд оруулмааргүй байна гэсэн байдаг. Харин одоо өмгөөллийн талаас нь авч үзвэл Ханагийн гэмтлүүд 24 цагийн дотор болох боломжтой. Тэгэхээр эдгээр гэмтлүүдийг хинч үүсгэж болно гэж өмгөөлсөн. Линдсей хэлэхдээ Джейсон охиноо асран хамгаалах үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байсан. Хана өдөр болгон толгой нүвдэж байна гэж заримдаа өвчнөдөө өдөр унтах шаардлага гардаг байсан. Хэрэг гардаг өдрөөс 5 хоногийн өмнө охины толгой дөргөлттэй байх шүүгэн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж аавд нь зөвлөж байснаа хэлсэн. Ханагийн амьдарч байсан гэр нь маш бохир. Ханагийн өрөөнд хоолунд, хувцас хунар, тоглоом хөглөрсөн байдаг. Харин Линдсей өөрийнхөө мэдүүлэхдээ цагдаа нарын хэлсэн санааг л дэмжвэл хүүхдүүдтэйгээ дахин уулзаж болно гэхээр нь зөвшөөрсөн. Энэ бүхнийг л хурдан дуусгаж байвал хамаагүй байсан. Өмнө нь хэлсэн зүйл бол албан ёсны мэдүүлэг биш гэж хэлсэн. Харин Ханагийн аавын хувьд тэрээр хэрэг гардаг өдрийн өмнөх 24 цагт Хаан юу хийж байснаа баттай хэлж өгөхгүй хоёр зүйл дээр худлаа хэлсэн байдаг. Тэрээр өмнөх өдрийн орой гэрт нь сүү байхгүй болохоор дэлгүүр орохоор явсан. Бас гэрт нь эрэгтэй зочин ирснийг ч дуртаагүй. Тэгэхээр эдгээр нотлох баримтууд дээр үндэслэн Линдсей буруутай гэвэл буруутай. Линдсей нөхрийнхөө компанид Джейсон ажиллаж байгаа болохоор охиныг нь харахаар болсон. Тэглэж өөрт нь мөнгө хэрэгтэй байсан. Тэрээр Ханнаг аавыгаа ажилдаа явахт нь байнга уйлж байдгаас нь залхаж олон төрлөөр шийтгэж дугуй байлгахыг хүссэн. Линдсейгийн шийтгэл өдрөөс өдөрт нэмэгдэж хүчрхийл болон хуурч охин бүр ааваасаа салахыг хүсэхгүй хамт байхыг хүсэж эхэлсэн. Линдсей ч эдгээр хүчрхийллээ хүмүүс мэддэгдүүлэхгүй уул мөрөө арилгахыг оролдож хөхрөлтийг арилгах зөвлөгөө онлайнаар хайж байсан. Ингээд хэрэг гардаг өдөр Линдсейгийн бухимдал дээдсэхтэй хүрч сүүлчийн удаа охинд 1 минут ч хүрэхгүй гар хүрэхэд охин маш хүн дээр гэмтэж амьсгал нь боогдож эхлэхэд Линдсей сандрахтаа аав руу залгасан. Тэрээр гэмшиж байсан уу гэвэл гэмшиж байсан. Тийм болохоор л хэрэгээ хүлээсэн. Тэрээр өөрийн зан авир ямар хүчрхийлэл охин гаргаснаа сайн мэдэж ямар үр дагавар авчрахыг мэдэж байсан. Линдсейг буруутай тооцож хэсэг шоронд суулгахад торны цаана байхдаа бодож байсан шиг биш болоод ирэхээр өөрийн хэрэгээ бусдад дохиж шүүх хурлаар аль болох аав руу бурууж их гэж хичээж байсан. Тэрээр өмнөх мэдүүлгээ өөрийнх нь албан ёсны хэрэгээ хүлээсэн мэдүүлэг биш гэж заргалдаж өөрийн буруу үйлдэлээ гэмшиж байгаа. Алдаанаасаа суралцсан амьдралаа цааш үргэлжлүүлэхийг бэлэн байна. Гэртээ хармаар байгаа талаар шүүхэд хэлсэн. Харин шүүх тиймж гэхгүй үгүй ч гэхгүй. Чи гэртээ хармаар байгаа юм биз дээ? Чи тал замын туулна гэсэн байдаг. Одоо сүүлчийн асуулт бол Линдсей бүх насаараа хоригдох ял авах нь зөв үү? Миний бодлоор л тийм. Линдсейгийн үйлцэх хэрэг ямар ч өршөөл байхгүй. Хүйтэн харгис. Нэлээд олон хүмүүс хүчрхийллийг зөвтгөх шалтгаан байхгүй гэж үзсэн. 60 секундын дотор хүнийг алхаар хэмжээний үйлдэл гаргана гэдэг Линдсейгийн уур хилэн хэр аюултай болохыг харуулж байна. Тэрнийг шоронд байлгах нь хүн болгоныг аюулгүй байлгахад тустай. Тэрээр шоронгийн амьдралдаа дасан зөгтсөн бололтой илүү үр бүтээлтэй байхаар шийдэж хэрхэн эцэг их байх тал дээр хичээлд хамрагдаж шоронгоос хүүхдээ хэрхэн өсгөх талаар суралцж байгаа. Гэхдээ Линдсей цэцэрлэгийн багш мэргэжлэр суралцсан. Хүүхдийг ерөнхий ямар аашсан гаргадгийг мэдэх ёстой хүн.
Хүүхэд сургууль хүмүүжүүлэх талаар одоо суралцах нь арай л оройтсон мэт санагдаж байна. Тэрэнд хангалттай боломж байсан. Харамсалтай нь тэр боломжоо ашиглаж чадсангүй. Линдсей 18 жилийн дараа тэнцэнгээр гарвал ирээдүйн төлөвлөгөөнд томоохон зүйл бодсон байгаа ч гэсэн. Хамгийн эхлээд хүүхэд сэгсрэхгүй байхаас эхлэх нь зөв болох байх. Өнөөдрийн дугаартаа хамт байсан баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.